Яа, яг галзуу өдрийн тэмдэг шиг болоод байна. За манай сургуулийн хувьд бол Хятад улс руу жилдээ 2 удаа, зундаа нэг, өвөлдөө 1 удаа сургалтанд хамрагддаг байгаа. За хамгийн гол нь Хятад хэлийг одоо орчиндөө сурснаар за явсан хүмүүстэй одоо хэлнийхэн төвшин нь 60-аас 70%-аар сайжирч ирдгээрээ маш их даваа талтай. За Хятад хэл нь болохоор боордын сургууль 3 дугаар ангиас нь үдэж эхэлдэг бол за улсын сургуульд Хятад хэл байхгүй. За Хятад хэлийг улсын сургуулийн хүмүүс одоо яаж сурах вэ гэхээр одоо илүү цагаар дугуйланд явах, тавталганд явж үздэг байгаа. За жишээ нь юм бол одоо ингээд олимпиад дэлхийд оролцож байгаа баг тамирч тий аливаа нэг улс орныг гэж амралтанд одоо бөөнөрөө шгшээ баг бүрдүүлж ингээд тусгай ингээд бэлтгэл хийх. Түүнтэй адилхан Вордон сургуулийн хүүхдүүд одоо эндээ байрлаад одоо ингээд бэлтгэл хийдэг. Өөрийнх нь төрөлцсөн одоо ийм бэлтгэл хийдэг юм бол хамгийн нэгт ялгаад. Тийм байн 24 цаг гэж цуг ажиллаж байгаа учраас секс дууланд орсон гэсэн хамт өрөөндөө орсон гэсэн хамт тийм ийм байдал нь одоо илүү онцлог болж байгаа. Хүүхдүүдтэй өрсөлдөх чадвар харьцангуй өндөр байгаа байхгүй юу? Нөгөө одоо би энд ингээд манай энэ найз ингээд төгөлдөр хуралаас сурч хаад би одоо энийг хийж байгаа тасгалыг энэс илүү хийх юмсан. За би энэ манай энэ ардын бүжиг залгаж хаад би одоо хуцал бүжигээ илүү их юмсан ингээд нөгөө биенийхээ ингээд хараад ингээд улам их үр адах өрсөлдөх чадвар нь нэмэгдээд идэг байхгүй юу? А тэгээс жирийн сургуульд бол тэгж чадахгүй шүү дээ, ямар цаг зав байхгүй.